Улсын хурлын дараа улсын хурлын нэр бүхий гишүүд санаачилсан 2 хуулийн төсөл байгаамаа. Тэгээ танаас өргөн мэдүүлэгтэй холбоотой цагаан хуулийг суугаад байгаа юм. Тэгээ тэр 2 хуулийн төсөлтэй холбогдуулаад би нэг үндсэн хуулийн 2-3 залтыг хэлмээр санагдаад байна. Үндсэн хуулийн 21-р зүйл дээр улсын их хурл нэг тагмтай 126 гишүүнтэй байна гэсэн залттай. Улсын их хурл үйл ажиллагаагаа чуулганы хэлбэрээр явуулна гэсэн залттай. Тэгээд улсын их хурлын нэгдсэн чуулган буюу өнөөдрийн энэ заал ерөнхий сайдад зориулсан тусгай судалтай байх тухай засгийн газарт тусгай эрх олгох тухай ямар ч зохицуулт үндсэн хууль дээр байхгүй. 126 гишүүн зориулсан судлалын хуваар 126 гишүүн хуралдааны хэвтэй холбогдуулсан чуулганы зохион байгуулалт энэ чуулганы зохион байгуулалтыг удирдахад хуралдааныг зохион байгуулахад одоо чиг үүргийнхээ хувьд бол улсын хурлын даргын спикер тусгаасан судалтай байхаас өөрөөр чуулганд хэн нэгэн зориулсан тусгайлсан судал тэр дундаа улсын хурлд ажлаа хариуцсан тайлгнадаг улсын хурлаас томилогддог улсын хурл хариуцлага тооцдог албан тушаалтан зориулж тусгай санал судал байгуулах ерөөсөө зааж өгөөгүй. Тийм учраас үндсэн хуулийн энэ зохицуултыг амжуулах зорилготой хуулийн төсөл санаачлаад өргөн барих гээд бэлэн болцсон. Нөгөөдөөгөр засгийн газар магадгүй манай ардын намын хэрэгчид тухайлсан хүн зориулсан гэж хардаад байсан байж магадгүй. Оюун эрдэнэд ерөөсөө зориулаагүй. Энэ бол засгийн газар ерөнхий сайд эрх мэдэл хуулиар гүйцэтгэх хэрэглэл улсын хурлын түвшинд ямар харьцаатай байх байдгийг тодорхойлсон. Өнөөдөр оюун эрдэнэд буутсан дараагийн ерөнхий сайд тодорхойгүй байгаа чинь энэ хэн нэгэн зориулагдаагүй үндсүүлийн зарчим барьж байгаа гэдэг агуулгаар нь өргөн баримаар байна энэ цаг хугацааны үед. Мөн дараагийн хууль нь таны гормын санал юу вэ? Би гормын саналыг хэлэх гэж байна. Мөн дараагийн хууль нь болохоор өнөөдөр улсын хурлд байгаа намын төлөөллүүд гар үсгэж зурчихсан ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдгийг ерөнхий сайд өөрийнхөө ярихыг хүссэн зүйлийг ярьдаг биш. Улсын их хурлын асуулгын цаг буюу улсын хурлын гишүүд цаг үе нөхцөл байдалтайгаа холбоотой асуудлаар засгийн газар ерөнхий сайд асуулт тавьдаг цаг болгож өөрчлөх ерөнхий сайд засгийн газрын гишүүд төрийн албан хаагчид улсын их хурлд ирээд худлаа ярьдаггүй байхад зориулсан хуулийн төсөл байгаамаа. Энэ хуулийн төслүүдийг хүлээж аваач гэж хүсэж байна. Энэ хуулийн төслүүд дээр 30 гишүүн гар үсэг зурсан байгаа.